Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн тухай хууль, нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хангуулах, за яг энэ чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажил олгогч нарт зориулсан сургалт зохион байгуулах, за ингэснээр ажил олгогч болон ажилтны хооронд зөв соёл төлөвшөж, тухайн хуулиудын хэрэгжилт байгууллагууд дээр хангагдах зорилготой ийм хөтөлбөр байгаамаа. За энэ хөтөлбөрт бол 2-оос 50 хүртэл ажилтнтай аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдана. За Баянгар аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр тус хөтөлбөрт хамрагдахаар 14 аж ахуйн нэгж байгууллага хүсэлтээ өгснөөс 2 байгууллагыг сонгоод хөдөлмөрийн харилцааны зөвлөгтэйгээ хамтран тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За зөвлөхийн үйлчилгээ явуулахдаа бол хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа номхон хүнс болон худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эвд шүргсэн 2 компани дээр зөвлөхийнхөө үйлчилгээг явууллаа. За зөвлөхийн үйлчилгээ явах хүрээнд бол хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд бол тухайн байгууллагын онцлогтон тохируулан бол шинээр болон нэмэлт боловсруулалтыг бол ажил олгогчтойгоо хамтран бас туслах багш нартайгаа бас хамтран бол бичиг цаасны боловсруулалтыг бол хийж дууслаа. За нэг байгууллага дээр нэхэд 19 бичиг баримтын боловсруулалтыг хийсэн байна. За нөгөө байгууллага дээр нь бол 15 төрлийн бичиг баримтуудын боловсруулалтыг хийж бол ажил олгогчтой бол хүлээлгэн өгч хамтран ажиллалаа. Манайх номгон хүнс хувьцаат компани анх 2006 оноос хагас боловсруулсан хэрэгцсэн бэлэн урлыг үйлдвэрлэж эхэлсэн. Анх 3 хүнтэйгээр ажиллаж эхэлж исэн. Тэрнээс хойш одоо бол зундаа нэг 20 гаруй хүнтэй, өвөлдөө нэг 18 хүнтэй ажиллаж байна. Ажилчид маань 2006 оноос анх зөвхөн хэрэгцсэн гурал хийгээд эхэлж исэн бол одоо манайх талах нарийн бав руу орсон, хагас боловсруулсан, бүтэн боловсруулсан гэд хүний өдөр тутмын идэх хэрэгцээний ийм бүтээгдэхүүнүүдийг олон нэр төрлөөр гаргаад ажиллаад явж байна. Тэгээ манай дээр 2024 оны сүүлийн 12 сараас эхлээд хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр хэрэгжээд тэрэнд маань зөвлөгтэйгээ хамтраад зөндөө олон бичиг цаасныхаа ажлыг хөдөлмөрийн харилцааны талаар хабын чиглэлийн бичиг баримтуудаа эмхлэх, тэгээд үйлдвэр дээр зөвлөн туслах үйлчилгээ явж байна. Ажил олгогч бидний хувьд хамгийн их тулгамдаад байдаг дотоод бичиг баримтуудаа эмхлүүлж чаддгүй. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар энэ бүх ажлаа хөнгөвчлөөд зөвлөгүүдийн тусламжтайгаар энэ бичиг баримтуудаа зэгцлээд авсан. Энэ хөтөлбөрийн хамгийн одоо онцлог, хамгийн их хэрэгцээтэй зүйл болж чадлаа. Биднэрт хамгийн их тулгамдж исэн асуудлуудыг маань шийдэж өгсөнд одоо энэ хэрэгцээтэй тийм хөтөлбөр боллоо гэж бодож байна. За хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр хэрэгжүүлэх энэ үйл ажиллагааны нэг хүрээнд бол номгон хүнс компани дээр бол ажиллаж байгаа. За энэний нэг одоо бичиг цаасны боловсруулалт бол хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн бичиг цаасны боловсруулалтыг хийх үүднээс тухайн компани одоо үйл ажиллагаатай бол танилцаад ингээ явж байна. За манай Эвчер компани нь 2022 оны одоо 5 сард анх эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээ манай компани нь кашмирын худалдаа, үйлчилгээ, кофе шоп, фитнесийн үйлчилгээ гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нийтдээ 8 ажилтнтай ийм компани байна. Манай компани нь аймгийнхаа хөдөлмөр халамж үйлчилгээнээс одоо хэрэгжүүлсэн хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрт сонгогдсон одоо анх удаага хамрагдлаа. Тус одоо хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн харилцааны чиглэлээр мэргэсэн зөвлөхөөс тодорхой байгууллагын дотоод одоо дүрм журам зохион байгуулалт хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр маш олон одоо өөрчлөлтүүдийг хийж чадлаа. За хөдөлмөрийн харилцааны зөвлөхийн хүрээнд бол ажил олгогч нар нэлээд их чадагдсан. За хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн одоо холбогдлолтой бичиг баримтууд
дээр тэгээ боловсруулалт хийхэд бол мэдлэг дутмаг за энэ талаар мэдээлэл одоо хомс байдаг ч юм ажил олгогч нар бол тэр талыг бол айгүй их дурдж байсан. За зөвлөхийн үйлчлэгийг авснараа бол хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй байдал нийгмийн даатгалын тухай холбогдолтой одоо энэ бичиг баримт боловсруулах тал дээр бол ажил олгогч нар мэдлэг мэдээлэлтэй болж чадахснараа бол энэ хөтөлбөрийн үр дүн бол харагдаж байлаа. Хөдөлмөрийн дотоод журамтай байх ёстой гэдгийг мэдээд байгаа хэрнээсээ яг яаж боловсруулах вэ? Энэ харилцааг яаж зохицуулах юм болоо ч юм уу тий. Нарийн ширийн нэг зохицуулалт, боловсруулалт одоо юуг яаж оруулахаа мэдэхгүй байсан бол бэлтгэгдсэн мэрэгжлийн одоо энэ зөвлөхөөсөө тусламжийг авснаар бүх зүйлээ одоо тодорхой болгоод сэтгэл ханамжтайгаар ингээд дотоод зохицуулалтуудаа хийж чадсан. Тэгэхээр энэ нь бол одоо манай компани хувьд ингээд агсан үзүүлэлт болж өгч чадлаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар цаашид хэрэгжүүлчмээр надад нэг тийм санаа байсан. Тэр нь болохоор хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэмжийг цалин батгахад биднэрт бас нэг тийм яг тулгамддаг үйлдвэрийн ажилчдын тухайд бол нэг тийм тулгамдсан асуудал байдаг. Тэрийг нэг энэ хөтөлбөрт хамруулах боломж байдсан бол тэгээ цаашид энэ биднэртэй хамтарсан зөвлөхүүдтэйгээ бидэд бас үргэлжлүүлээд зөвлөлт туслах үйлчилгээг аавна гэж бодож байна. Маш их баярлалаа.